Шинээр 1582 хүнээс коронавирусын халдвар илэрлээ. Энэхүү улсын хэмжээнд 186,537 тохиолдол бүртгэгдлээ. Харин өнгөрсөн хоногт халдварын улмаас 41-ээс 80 гаруй насны 5 хүн нас баржээ. Нэгдүгээр ангид элсэн суралцагчдын цахим бүртгэл үргэлжилж байна. Өмнөх 3 жилд зөвхөн нийслэлд цахим бүртгэл явуулж байсан бол энэ жил улсын хэмжээнд цахимаар зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Хэрэв бүртгэл амжилтгүй болсон тохиолдолд сургуулиуд дээр биечлэн очиж асуудлыг шийдэх гэнэ. Халдвар өвчин судлалын үндэсний төвөөс цэцэрлэг сургуульд батлагдсан тохиолдол илэрвэл хэрхэн ажиллах зөвлөмж өглөө. Түүнчлэн с ижигтэй тохиолдол илэрвэл шинж тэмдгээс хамаарч гэр рүү буцаах эсвэл эмнэлэг рүү шилжүүлнэ гэв. E-Mongolia 2 систем хэрэглээнд нэвтэрнэ. Өнгөрсөн хугацаанд E-Mongolia систем 27 тэрбум төгрөгийн зардал хэмнэж 1.2 сая иргэнд вакцины авлагыг гаргажээ. Харин E-Mongolia 2 систем хиймэл оюун ухаан дээр суурилсан ба 10 дугаар сарын 1-ээс хэрэглээнд нэвтрэх гэнэ.